Тэдний асуулт асууя. За нэгдүгээрт мэдээж салбарын буюу эрүүл мэндийн салбарт хамгийн ихэнд яг ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгийг асууя. Хоёрдугаарт одоо байгаа эрүүл мэндийнхаа нөхцөл байдлыг яг яаж ямар байна гэж дүгнэж байгаа вэ гэдгийг бас асууя. За эрүүл мэндийн салбарын асуудлын гол шалтгаан нь одоо эрүүл мэндийн тогтолцоог уг суурьаар нь яг харж чадаж байгаа юу? Яагаад гэхээр түрүүн бүтээмжид суурилсан одоо гүйцэтгэлээр цалин үлсийг олгодог болгоно гэж ярьж байгаа нь яг суур шалтгаанаа арилгаагүй цагт хэрэгжихгүй. Ийм учраас одоо ийм чимэлгийн ажилчид мэрэгчлэтнүүдийн цалин нийгмийн асуудал гэдгээр асуудлыг яаж шийднэ гэж харж байгаа болоо гэдгийг сонирхож асууж байгаа болно. За бас нэг нэр дэвшигчийн маань хэлж байгаа үгнээс нэг хамгийн одоо сэтгэлд буюу чихэнд чимэгтэй сонсогдсон хүний хөгжлийн мега төслийг хэрэгжүүлнэ. Хүний хөгжил буюу эрүүл мэнд боловсрал Монгол хүн гэсэн үнэт зүйлдер тулгуурлана гэж ярьсан их сайхан сонсогдлоо. За яг энэ дээр нь тэгвэл бид нар одоо энэ нийгмийн салбар буюу яг боловсрол, эрүүл мэнд, за энэ орлогын тэгш бус байдалтай холбоотой хүн шимт хичээлийн асуудал, эцэг эхийн орлогоос хамаарсан боловсролын тэгш бус байдал, эрүүл мэндийн чанартай хүртээмжтэй энэ асуудлыг яг яаж шийдэх вэ? Бодитоогоор энийг арилгахын тулд ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгийг асууя. За жоохон давхцаж байгаа ч гэсэн 2030 оны 17 дугаар одоо 1-р хэсэгт доктортой хөгжилд 15% одоо ядуурлаг бууруулна гэсэн амлалт байгаа нь энтэй бас жоохон холбогдож байгаа. Энийг одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжин эдгээр асуултаас гадна яг тодорхой хуваар яаж бууруулах боломжтой байгаа гэдгийг бас нэг хариулж өгвөл сайн байна. За мэрэгжлийн салбарын төлөөллөг оруулж ирсэн энд бас нэр дэвшигч өөрөө за өмнөх дарга нартай хамт бас авторшип тэг хамтарч хийсэн энэ бодлогын хүрээндээ зарим нь бас одоо мэрэгжлийн төлөөлөл, жагсаалын төлөөлөл одоо харьцангуй юу гэдэг тойргийн зовлонгүй Монгол улсыг бүтнээр нь харах боломжтой энэ төлөөллүүд орж ирсэн. Зарим нь эндээс гаднаас одоо яг салбартаа реформ хий гэсэн сэтгэл санаа шулуудад зориглож ирсэн хүмүүс байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийг эдгээр төлөөллүүдийг гадаадд байгаа монголчууд яг бас орж ирэх одоо юу гэдэг энд ажиллах боломж бүрдэх нь тэр суурь нь байна уу? Эдгээр хүмүүсээ үр ашиг нь яаж гаргаж ийн, сонсож гинөө, мэдэрж гинөө гэдэг дээр харж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхээр эдгээр хүмүүстэйгээ яаж хамтарч ажиллах уу? Одоо жишээлбэл гэхэд намайг ирснээсээ хойш шалгуур үзүүлэлт, үр дүнгийн хэмжүүр, үр ашиггүй байдал гэдгийг ярьсан боловч нэг бодиттой өөрчлөлт шинжилт гараад байгаа юм надад харагдахгүй байгаа учраас энийг заавал тодруулж асуух хэрэгтэй гэж би бодож байна. За дараагийн асуулт нь татвар, нөөт, за хувь хүний аж ахуй татвар, албан аж ахуй, тэгээд нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тал дээр бас та за хариулт өгье. Нэр дэвшигч Зандан Шүтэр дарга. За даваа самуугийн ганмаа гишүүний асуултанд хариулъя. За эрүүл мэндийн салбартай холбоотой хамгийн түгээмэл асуудал бол эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудал байдаг. Эрүүл мэндийн салбарын төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүний 6% хүрэх шаардлагатай талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж байгаа талаар би дээр өгүүлсэн. За энэ 6% хүрэхэд бол одоогийн байдлаар бол 3 орчим хувьтай байгаа. Нэг 2 дахин нэмэгдүүлэх шаардлагатай болно гэсэн үг. Гэхдээ өнөөдөр манай төсвийн байдал бол энэ уул уурхайн цэглээс шалтгаалаад хомигдож байна. За эрүүл мэндийн салбарын төсөв бол сүүлийн 5 жилийн хугацаанд нэрлсэн дүнгээр 2.4 дахин өссөн юм байлээ. Гэхдээ эрүүл мэндийн даатгалын болон эрүүл мэндийн санхүүжилтийг оновчтой болох үр ашгийг нэмэгдүүлэх асуудал хамгийн чухлаар тавигдж байна. Энэ дотор эрүүл мэндийн анхан шатны үйлчлэгээ сум өрхийн эмнэлгийн санхүүжилтийн асуудлыг хөндөж ярих ёстой. Одоо энэ гүйцэтгэлийн санхүүжилт бол Улаанбаатар хотын эмнэлгүүд хүн өвчтөн үйлчлэгээтэй газар бол үр дүнтэй, хүн багтаа газар бол үр дүн багтаа ийм гүйцэтгэлийн санхүүжилт Монгол улсын газар нутаг хүн амын байр шил суурьшлийн онцлогтой шалтгаалаад ийм тэгш зөв хэрэгжих боломжгүй байгаа юм. Ер нь манай энэ хот хөдөөгийн ялгаа бол ер нь эрүүл мэнд боловсролын салбар, хүний хөгжлийн салбарт тулгарч байгаа хамгийн том тэгш ус байдлын нэг өнцөг болж байна. Ийм ч учраас Улаанбаатар дугаар гэж хаваад байдаг, төвлөрөөд байдаг. Энэ үйлчлэгээний ерөнхий чиг хандлага чанар үйлчлэгээнд зохицоороо энэ бүсчилсэн хөгжлийн үзэл баримталтайгаа бүсчилсэн эмнэлгийн
шаардлагатайгаа уялдах ёстой. Ийм учраас энэ дотор дижитал эмнэлэг буюу одоо эмнэлгийн тогтолцоо, зайны онцлогоо, бүсийн эмнэлгийн тогтолцоог энэ бүтцийн хувьд нэг том шинжилгээ хийж харах хэрэгтэй юм шиг байна. Хоёрдугаарт нь өнөөгийн эрүүл мэндийн нөхцөл байдал бол шинжилгээ эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчийн тоо чадхыг нэмэгдүүлэх, хүртээмжийг өндөр өртөгтэй эмнэлгийн үйлчилгээ, хөдөө орон нутгийн эмчийн дутагдал, за нийгмийн хамгааллын одоо толгомцоо асуудал, телемедициныг нэвтрүүлэх шаардлага, өөр ашигтай санхүүжилт, чадварлаг хүний нөөцөөр бэхжүүлэх шаардлага гэх мэтчлэн олон асуудалтай уялдаж хэрэгжих ёстой. Тийм ч учраас би энэ хүний хөгжил чиглэсэн бодлогын шинэ засгийн газрын мяга төсөл байх ёстой гэдэг нь мяга хэлбэрээр харж ийж эрүүл мэнд, боловсрол, хүний хөгжлийн асуудлаа тэгээ ядуурлын асуудалтайгаа шийдэхдээ энэ хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг энэ үндэсний баялагын сангийн бодлогын чиглэлийг гаргах ёстой. Ингэжээж бид одоо энэ гадаад байгаа иргэд эрдэмтдтэйгээ хамтран ажиллах ерхий чиглэлээ гаргана. Энэ чиглэлээр харин одоо салбарын төлөөлөл болсон, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл болсон манай их хурлын гишүүд, нэг ялангуяа эрүүл мэндийн салбарынхаа төлөөлөл болсон гишүүдийн эрүүл мэндийн салбарын реформ талаар судалж, ахалж, манлайлж ажиллавал баяртай явах болно. Энэ зөвхөн засгийн газрын ажил биш. Энэ ажилд тухайн салбаруудыг төлөөлж байгаа. Одоо бизнесийн салбарын худалдаа ажилтны танхимын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн энэ төлөөлж байгаа гишүүд маань яамтайгаа бүтцтэйгээ холбогдож ажилладаг ийм механизмыг бий болгох шаардлагатай юм лээ. Намын бүлгүүд дээр ийм 68-аас урлаа суулаад бүх юмыг яриад байх нь одоо зүйл байх л да. Гэхдээ энэ хэсэг бүлгүүдээр хуваагдаж илүү өөр ашигтай оновчтой хилцүүлгийн механизм, ажлын хэсэг зөвлөлүүдийг бий болгох замаар энэ хүний хөгжлийн зөвлөл, бизнесийн зөвлөл гэдэг юм уу, бүлгүүдийг ч гэсэн засагтайгаа уялдаж ажиллах шинэ механизмыг бий болгох шаардлагатай. Ягаад гэвэл энэ бас одоо олон мянган эмч нараа, олон мянган залуусаа, олон мянган бизнесийнхнийгаа За гүйцэж хариулъя. Тэгэхээр тойргийн төлөөллөөс гадна нийгмийн тодорхой бүлгийг төлөөлж тухайн салбарын асуудлыг хариуцж байгаа чиглэлээрээ ийм засгийн газартай уялдаж ажилтдаг механизмыг намын бүлгүүд улсын хурлын бүтцийн байгууллагуудтай бий болгож ажиллах шаардлагатай гэж энэ чиглэлээр илүү тодорхой ярил энэ 5 минутанд багтаага ярьж асуудал биш учраас энэ чиглэлээр одоо судалгаа тооцоонд үндэслэж чиглэлээрээ улсын хурлын бүтцийн байгууллагуудтай засгийн газар төлөөлсөн гишүүдтэй хамтран ажиллах ийм бодол хандлагатай байна. За даваа сүмбөгийн гаммаа гишүүн тодруулж асууя. За та Стэнфордод 3 жил болсон visiting scholar-аар ажиллаж байсан, Америкийн нэгдсэн улсад ажиллаж байсан, судалгаа шинжилгээ хийж байсан. Тэгэхээр энэ мэдээлэл, дата одоо шинжлэх ухаанчаар асуудалд хандна гэдэгт итгэлтэй байна. Дашрамд нь хэлэхэд энэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ санхүүжилтийг 6% төгрөг гэсэн одоо тийм recommendation байдгүй. Хаанаас тийм citation reference яваад байгааг би сайн мэдэхгүй байна. Энэ бол санхүүжилтийн зарцуулалтын асуудлыг ярьж байгаа. Ялангуяа ингээд out of pocket expense буюу одоо тэ хувь хүнээс гарч байгаа зарцуулалт нэмэгдээ явчих юм бол харин ч энэ нь эсэргээрээ нөгөө иргэдтэй хүн төвтэй биш хүртэем чанаргүй байдалд одоо сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн асуудал байгаа. Тэгэхээр бид нар энд шинжлэх ухаанчаар мэдээлэлтэй хандаж ярилцгаахгүй болохгүй гэдэг дээр та санал нэгдэх байх гэдэгт итгэлтэй байна. За энэтэй холбоотой жишээлбэл Америкийн нэгдсэн улс өөрөө одоо дотоодын нийт бүтээгдэхүүн хамгийн өндөр эрүүл мэндэдтэй байдаг зарцуулдаг мөртлөө хүртэем чанар хамгийн За гаммаа гишүүнд ганц минут нэмж өгье. 1 минут нэмж өгье. Баярлалаа. Тэгээд энэ эрүүл мэндийн салбарын асуудлыг шийдэхийн тулд эрүүл мэндийн одоо бид нэр тусламж үйлчилгээ хүртээмж хариуцлагын тогтолцоог сайжруулах юм хуулийн ажлын хэсэг гаргаад яг ямар Монголд одоо ямар системээр явах юм бэ? Тогтолцооны ямар загвар сайн ажиллах юм бэ? Энийгээ яаж үр ашигтай явах вэ гэдэг дээр модельд боловсруулаад санал дүгнэлтэд хүргүүлсэн байгаа. Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн улсын хурлын гишүүдэд яг энэ салбарын хүмүүст хүргүүлсэн байгаа. Энэ ажил дээр дэмжиж ажиллаж хамтрна гэж хэлж гин гэж ойлголоо. Баярлалаа. За Жимбатрын Анар гишүүн асуулт